дараагийн мэдээг танилцуулъя. НАТО-гийн орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхэн 5% хүргэн батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. За энэ одоо шаардлагыг бол бүгд найрамдах холбооны бүгд найрамдах Герман улс бол дэмжиж байгаагаа мэдгдсэн байна. За тус улсын батлан хамгаалахын сайд энэ одоо НАТО-гийн орнуудын зардлаа өсгөх шаардлага за тэр дундаа Америкийн нэгдсэн улсаас үзүүлж байгаа энэхүү дарамтчилгалт бол зүй ёсны үндсэндээ бид ч гэсэн энэ байдлаар батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх болно гэсэн ийм мэдээллийг гаргасан байна. За Германы гадаад хэргийн сайд Йохан Вад бол пүрэв гарагт одоо мэдэгдэхдээ НАТОгийн орнууд батлан хамгаалах зардлаа дотоодын нэвтрүүлэхин 5 хүртэл нэмэгдүүлэх тухай Америкийн шаардлагыг бүгд холбооны бүгд найрамдах Герман улс бол зарчмын хувьд зөвшөөрч байна гэж мэдэгдсэн. За Туркийн Анталия хотод болсон НАТОгийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт болсон. За энэ үеэр бол албан бос уулзалтыг хийх явцдаа Германы гадаад хэргийн сайд үр дүн нь ерөнхийлөгч Дональд Трампын уриасан 5% болж таарлаа. Бид энэ талаар одоо Америкийн байр суурийг дагах болно гэж мэдгдсэн байна. За НАТОгийн гишүүн орнууд дотор цэргийн зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-аас доошгүй зарцуулах үүргийг хүлээдэг. За одоогийн байдлаар эдгээр одоо эвслийн орнууд дотроос 3.1 орчим хувь нь энэ үүргээ биелүүлээгүй байгаа. За энэ орн дотор Португал, Итали, Канада, Бельги, Испани зэрэг орнууд нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2%-аас бага хувийг батлан хамгаалах зардалтаа зарцуулж байна. За Герман улс бол одоогийн байдлаар мөн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 гаруй хувийг батлан хамгаалах зардалтаа зарцуулж байгаа. Шинээр канцлер болсон Фредрих Мерц өнгөрсөн 7 хоногт бол нэмэлтээр бол батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл жил бүр тус улсын батлан хамгаалах зардал 5 тэрбум еврогоор нэмэгдэнэ гэж мэдгдсэн. За зарим орнуудын хувьд бол энэ 5% хүргэх заалт нь бол бодиттой бис гэж үзэж байгааг НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюте бас мэдгдсэн. За магадгүй энэ одоо 5% нэмэгдүүлэх зардлыг янз бүрийн байдлаар бас гаргах боломжтой гэж үзэж байгаа. За НАТОгийн ерөнхий нарийн бичгийн даргын дэвшүүлж байгаа саналын дагуу улс орнууд цэргийн гэж нэрлэгддэг үндсэн одоо сонгодог зардлуудаа 3.5 хүртэл хувь нэмэгдүүлж за дээр нь бол 1.5%-ийг нь батлан хамгаалалттай холбоотой дид бүтцэд хөрөнгө оруулалт хийх замаар бол тухайн зардлыг гаргах боломжтой ийм тохиролцоо хийхийг бол улс орнуудад санал болгож байгаа. За Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио бас энэ уулзалтанд оролцсон. За энэ үеэрээ 5% зорилт бол хэдхэн жилийн дотор бол хүрэх тийм зорилт биш. За дотоодын нийт бүтээгдэхүүнийхэн дөнгөж 337%-ийг батлан хамгаалалтаа зарцуулж байгаа Америкийн хувьд ч гэсэн энэ бол санхүүгийн бэрхшээл тулгарах зүйл гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ бол Америкийн зүгээс цаашдаа дэлхийн нийтийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбогдуулан батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. За лав гарагт мөн Германы канцлер Фредрих Мерц Бундесвер буюу Германы зэвсэгт хүчнийг Европын хамгийн хүчрхэг айран болгохын төлөө Германы одоо зэвсэгт хүчинд хөрөнгө оруулалт хийн гэдгээ мэдгдсэн. Өнгөрсөн 7 хоногт Мерцийн шинэ засгийн газар хуралдаж шинээр ажилдаа орсон. За энэ үеэрээ бол анхны томоохон илтгэлийг канцлер тавьсан. За Мерцийн хувьд бол Герман улс НАТО болон Европын холбооны хүрээнд илүү хариуцлага хүлээх болно гэж мэдэгдээд байгаа. За ямар ч тач бол дэлхийн улс орнууд за тэр дундаа НАТОгийн орнууд зэвсэглэлээр хөөцөлдөх батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж байгаа. За энэ нь бол эргээд нийгмийн халамж болон одоо бусад салбар чиглэлүүдэд зарцуулагдах хэвээр мөнгө нь дайн байлдааны зардал бол зарцуулагдаж байгаа. За дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулан улс орнууд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх чиглэлд ажиллах болсон. За ялангуяа өрөндийн НАТОгийн орнууд бол энэ чиглэлд манлайлан ажиллаж байгаа. За түүнчлэн болвол Азийн томоохон орнууд ч гэсэн батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж байгаа. За энэ үүнээс болоод эдгээр одоо батлан хамгаалах зардлын өсөлтөд холбогдуулан нийгмийн халамж болон бусад одоо салбаруудад зарцуулагдах хэвээр мөнгө нь дайн байлдаа хийх зэвсэгт хүчний хөгжүүлэхэд зарцуулагдаж байгаа нь дэлхийн цаашдын хөгжил за тэр дундаа доктортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон саадтгаар учруулах магадaltaй байна. Its troops along the eastern part of our alliance